За сайн байцгаана уу? Үзэж байгаа өдрийнх нь мэндийг хүргэе. Бүгднгийнх нь ажил төрөл хичээл ном сайн мэт би сайн байгаа. Өнөөдөр тэр эмэгтэй цувралынхаа парт 2-ыг ярьж өгөхөөр бэлтгэсэн байна. Киногоо үзэхээс өмнө лайка дараад, subscribe дараад үзээрэй. За тэгвэл киногоо эхлүүлцгээе. За хаарс дулгарсан хоёр чинь яах вэ? Одоо тэгэл бибинээ хараад юу ач хийхгүй мэлрээ зогсож ийсэн чинь уум малсууны гарнаас нэг хамтлагийнх нь гишүүн татаал чирсээр байгаа дээвэр дээр гаргаад ирдэг шүү. Уум малсуун чи энэ охтыг чи анх удаа л харж байгаа. Бас нэг хэдий юм бас хаанаас гарч ирээд яах гээд байгаа юм болоо гэж бодоод зогсож исэн чинь тэдний хувьд уум алсууны гаргаж байгаа үйлдэл үнэн инээдтэй санагдаад шоолоод байдаг. За хамтлагийнх нь охтууд бүр тал талаас нь барьж идэхнээ. Чи нэг мөсөн явахгүй яасан яах гэж буцаж ирсэн. Чамаас болоод бид хэцүүхэн байдалтай байна энтерч гэх шиг. Тэгж байтал хамтлагийн охтуудыг багшин дуудаад тэд явна. За энэ хөвшин царайтай эмэгтэй бол Эмили. Энэ хоёр солигдсныг та ядч хадралцсан л байлгүй дээ тий. Эмили яах вэ? Даниэлтай уулзаж хамаг үннээ хэлэхээр ирсэн юм уу яасан? Та ч хамгаалагч нар нь дотгош нь оруулахгүй. За энэ үед хаана эмээгийн энд байгааг хараад их гайхах ба санаа зовсон. Та яагаад намайг танихгүй байгаа? Жүжиглээд байгаа юм уу? За та орой гэртээгээ хараад байж бэ. Би удахгүй яваад очие. Би одоо шалгаруултанд орлоо гээл хаана яваад ороход нөгөө Эмили чинь бүр мэл гайхсан царайтай зогсноо. Шалгаруулт эхлэхэд хаанаач дуулж бүжиглээд ер нь өөрт байгаа хамаг авьяас чадвараа бүгдийг нь харуулнаа. Даниэлийн үед уум алсууны гуйлтын талаар бодно. Шалгаруултанд хаана гих охин орно. Дагалдагчаар чи хэрвээ тэнцвэлвэл би юу ч хамаагүй бүгдийг нээе. Чиний наад гарын үсэг зурулах гэдэг гэрэн дээр чи хүртэл гарын үсгээ зураад үе гэж хэлсэн байдаг. Үзэгдэл солигдоод чоо өргөн дээр ирэхэд чоо өргөн яах вэ? Ажилгүй дампуурсан хүн чинь ажилд орохоор ирдэг боловч манай хүний чинь өө аха та чи өстой амар өөр ширтэн биш дээ. Таныг манайха ажилд авахгүй гэд ихэнх газрууд нь татгалцсан. Газар шаагаад явж исэн чинь нэг танил бүсгүйтэйгээ таархан тэр. За энэ бүсгүй нь бол нэлээд том ерөнхий захирал болцсон. Манай хүнд чинь нэрийн хуудасаа өгөөд ууба залгаараа гэж хэлээд явах нь тэр. За шалгаруулалт дуусгаад Даниэлийн багийнхан хоорондоо ярилцаж байгаад ханаа дээр санал хураалт явуулахад 3-1-ийн санал авч хаана ямартай шалгаруулалтандаа тэнцэнэ. Оройж болоход хаана эмээгээ гэртээ ирсэн л гэж бодож байгаа штэ. Аавдаа хэлээд л энэ хоёр гүүгээ дотгош яваад орсон ч гэр нь тэр чигтээ харанхуй. Бүх өрөөг шалгаж эмээгийнхээ өрөөг шалгахад хүртэл эмээ нэрээгүй байхыг хараад хаана маанч бүр сэтгэл санаагаар унаад аавда эмээ стил имижээ өөрчлөөд шинэ хүн болсон бэлээ. Дажгүй байлээ гэж хэлээд чааш өрөөлөгөө орхон тэр. Маргааш нь болоход хамтлагийн гишүүдэд уум малсан буюу эднэрт бол Эмила штэ. Ой санамжаа түр алдсан байгаамаа. Эмила буцаад ирлээ гэхэлсэн чи охтууд нь санаа зовсон гэж хэлж байна. Тэгсэн чи уум малсан маань түүнийг сонсноо. Саяхан л зүгээр барьж ичгээд исэн хэдийн юмнуудтай юу вэ гэд амдаа өгүүлж байхын Даниэл сонсоод хамтлагийн гишүүд дунд бол Эмилаг энд ирж байгаад нь хинч сайхнаар бол хүлээж авахгүй байгаа нь царайныханд хуурлаас шууд л мэдэгдэнэ. Үзэгдэл солигдоод пак ахтаар ирэхэд малсууныг хаа сайгүй хайсаар байгаад улам санаан зовсон царайтай царай энтрийг нь харалдаа авах юмгүй балцсан сууж байна. Хаана шалгаруулалтынхаа хариу хүлээж байхад өрөөнд нь ээж нь орж ирээд хичээлийн ихийг шаардаж чи юу анхныхаа шалгаруулалтан дээр унсан биз дээ. Энд чинь л чиний чадвар. Чи ямар чадвартай болохыг чинь анхны чинь шалгаруулалтаас чамд харуулсан гэд баг хутах шиг хурц үгнүүдийг охиндоо хэлэх нь тэр. Хаанаач энэ үнүүдийг сонсоод маш ихээр ээжтэй гомдтiin бооддээ. Та надаас ядаж ямархуу өдөр болсон миний охин хэр байвдаа гэж тайлбарлахын оронд та надад ийм үг хэлж байгаа юм уу те? Би үнэхээр танд гомдож гин. Би танд хэн болохоо харуулна гэж хэлээд л уурлаад гараад явах нь тэр. Энэ үед мөн л уум алсан хариуг нь сонсхийг тэсээ ядан хүлээж байх зураа Даниэлтай таарчхан тэр. Хамтдаа хоол идэхээр болж уум алсан маань яах вэ сураагүй биш хэдэн хундаг шууд л татаж орхиод Даниэлийг бүр гайхшруулж орхиноо. Даниэлч бүр аргаа барсан юм уу яасан юм. Англиар Эмилагаас хэдэн өгүүлбэр хэлж чи надад сайн юм уу гэж асуухад үүнийг нь уум алсан маань юу ч ойлгохгүй. Чи ч гэсэн англиар сайн ярьд юм биш үү? Чи надад сая юу гэсэн бэ? Би англи хэл сайн мэдэхгүй л дээ гэхэд Даниэл бүр яагаад чи нэмэргүй гэдгээ одоо дахин нэг ойлгоно. Даниэлч гэрээгээ гаргаж өгч уум алсунч түүн дээр нь гарын үсгээ зурнаа. Даниэл нэг зүйл аминчлан гуйна. Чи наад хөгшин юм маягаар ярьтгаа болоо. Одооноос буцаад урдны Эмили шиг бол гэд 7 хоног болгон хамтлагийн охтуудын жинг үздэг манай хүн ч идэж ууж өгсөн чи одоош бүр арилаа хэлгүй гэсэн чинь бүр яг сайхан жингээ барьсан байдаг за. За ийм болчих юмсан. За энэ яг бэлтгэл эхлэхэд уум алсан маань хамтлагийнхаа гишүүдтэй бүжгийн хөдөлгөөнөө давтна. За манай хүний хөдөлгөөн эднэр бол байхгүй. Бүжгийн бурхан тэнгэр түүнийг орхин оджээ. Хамтлагийнхаа охтууд шоолж инээгээд багш нь хүртэл шоолж инээж байхыг Даниэл дээрээс харснаа багшлуун залгаад юу нь инээдтэй вэ? Тим инээдтэй вэ нөө?
Эмила сайжрахгүй бол бүгд чиний буруу шүү гэж хэлээд уцаа тасалчихan тэр. За аль чадхаараа манай хүн чинь бүжгийг нь сурчих санаатай оролдож байсан чинь гадна стилист менежер нь орж ирээ манай хүний чинь чирээд үсчэнд аваад ирэх нь тэр. Хөшийн стилтэй буурчгаар үсийг нэг иймэрхүү болгож өөрчлөлт хийн. Малсунд маань яах вэ? Бас хөөрхөн таалагдаад л байгаа юм шиг байна. Тэгснээ стилист менежер руу гарснаа. Одоо нас чи намайг Эмила биш. Дүүрий гэж дууд гэж хэлв. Агентлагийн гадна Даниэлтай таарч саяны дүүрий гэсэн нэрээр мөн дуудараа гэж хэлэх ба шинэхэн нэртэй үсний засалтаа өөрчилж яг л шинэ төрсөн мэд манай хүн чинь тэр хаваар нэг алхнаа. Малсууны урдны дурсамжлуу үзэгдэл солигдож очиход маш гоё дуулж тэнд байсан бүх хүмүүс л төвлөрч түүний дуулахыг сонсож байсан. Тэгвэл тэр үед дуулж байсан дуугаа яг одоо цагт ганцаараа дуулаа сууж байхад нь Даниэл гаднаас орж ирээд хажууд нь гитар дарж шинэ хүн бол шинэхэн нэртэй болсон дүүрийн маань ч өстой жаргалтай нараггүй хамгийн гоёороо бүх дуугаа дуулах нь тэр. За энэ хоёрыг чинь харин дээрээс нөгөө Даниэлийн ихч Ким Шим хараа зогсож байв. Хаанагийн тесэн ядан хүлээж байсан хариу гарч тэнцэнээ мэдэж гэрээрээ нэг орилж баярлах ба нөгөө талд хамтлагийн гишүүд дээр бүжгийнх нь багш ирээд маш муу мэдээ. Шинэ бэлтгэгч бол Эмилагийн сайн найз гэж юм. Одоо бүгд яана гэхэд хамтлагийнх нь гишүүд мөн л бүгд дургүй юм шиг хүлээж авах нь тэр. Лөө болоход хаана бүх хувцас хунраа бэлдээ чандамд игээд гарч ирэхэд ээж нь хаачих гэж байгааг нь асуухад өнөөдрөөс би эхлээд дотор байранд бэлтгэгчээр амьдрах болсон. Мөн өөрийнхөө чадрыг ээжтэй заавал би харуулах болно гэд гэрээсээ явах нь тэр. За хаанаг дүүрий тосох ба хаанаа ч энд юу хийж байгааг нь их л гайхаж хамтлагийн гишүүд харин Эмилаг одоо бүр зарцтай болчихлоо. Тэрнийг зүгээр хог гэдгийг нь дийлэгчгүй гэж хоорондоо ярилцаж байв. Үзэгдэл солигдож Жисүүхт нэгэн дуудлага ирэх ба Жисүүхч маш хурдан эмнэлэг дээр ирэхэд орон дээр байгаа хүн бол түүний аав гэж энэ авга ихч гэд байгаа хүн нь хэлдэг. Алхааны өдөр хүртлээр надаас тэр нуусан чамд улан хэлхийг хүссэн боловч аав ч нь огт хэлүүлэхийг хүсээгүй. Одоо ердөө түүнд 3 сар л амьдрах хугацаа үлдсэн гэж юмч хэлсэн. Аав ч чамайг ямар их сансныг чи мэдхүү. Энэ бүгд танаа ээжийн л буруу. Аав охин хоёрын харилцааг яаж тасалж чадаж байна гэж хэлхэн тэр. Харин ханаа хамтлагийн гишүүдтэй хамт амьдрах газраа ирэх ба их л баяртай харагдана. Дүүрийч эмээ чинь ирээ юу гэж асуухад хаана ирээгүй манай эмээ бол энгийн эмээ бишээ гэж яриад тоохгүй байгааг нь харсан дүүрий жоохон гомдоод өрөөнөөсөө гараад нэг газар ороод арх уугаа сууж байсан чинь нэг сонин далчисан гар ирсэн. Сэтгнээд байдаг улмаар дүүргээ уурч хурж гарыг нь мушгиж орхиход нөгөө хүн чойрлоод энэ хавар чинь нилээн шууган тариад тэгтэл цаа таалд нь Даниэл яг ажлынхаа хүмүүстэй хамтдаа хоол идэж таарад сонин гарыг чинь барьж аваад цагдаад өгөөд явуулчихдаг. За маргааш өглөө болоход дүүрийч хэл үггүй дотор байрнаас дүрмийг нь зөрчиж шүн гарсандаа уучлалт гуйхаар орж ирдэг. Даниэл чи сүрүүл угаасаа хамтлагийн охтуудгээд бид бүгдээрээ сүрнэ. Гуйж байна. Дебютээ хийтлээл твчин гэж амлаач. За одоо чи гардаа гэсэн дүүрэж ингээл болчихж байгаа юм бах та гэж бодоо зогсож байсан чинь Даниэл чи намайг дагаад яв гинэ. Гартал тэнд байсан бүх хүмүүс чинь л нэг хүнд бүхэлзэж тонголзоол харьцаад хүндлээд байхын тэрэ. Тэгсэн тэр эмэгтэй Ким Шин байхыг хараад дүүрийч уцаа алдаж унгаагаад тэр үед дүрс солигдож малсууны хуучин үе рүү очдог. Тайзан дээр малсуу маш жаргалтайгаар дуулж байх ба түүнийг Даниэлийн эгч үзээ зогсож байгаа нь энэ эмэгтэй Даниэлийн эгч болох нь тодорхой болдог. Даниэлийн эгч дөхөж ирээд газар тунсан уцыг нь аваад чи Эмила юу гэсэнд манай хүнч үгүй дүүрий гэхэд Даниэл урдуур нь орж тэр юмаа сайн санахгүй байгаа гэж хэлв. Уцыг нь өгөөд дараа уулзъя гэж хэлээд чааш явдаг. Чиний танил эмэгтэй нь энэ том компани ерөнхий захирал болохыг мэдсэн дүүрийч бүр нилээн уурн хүрсэн шинжтэй тэр хаваар алхаж байтал цаанаас Даниэл ирдэг. Даниэлээс хэрвээ би хичээвэл тэр эмэгтэйг илүү дээш явахын биздэй гэсэн Даниэл тэр ганцхан дэлхийн тайзан дээр л гарч чадаагүй. Түүний мөрөөдлийг биелүүлэх мөн миний мөрөөдлийг биелүүлэхийн тулд би чамаас гуйж байна гэж чин сэтгэлээсээ Эмилагаас өөрийнх нь бөгөөд эгчийнхаа мөрөөдлийг биелүүлэхэд туслаач гэж гуйдаг. Дүүрэж нилээн бодолд автцсан хаанагаас хөөе 50 жилийн мөрөөдлөө биелүүлэх эсвэл 50 жилийн өшөө аав хоёрын нэгийг сонгох гэвэл чи алийг нь сонгох вэ гэж асуухад хаанаач нилээн бодож байснаа гайхсан шинжтэй. 50 жил амьдарч үзээгүй ч гэсэн 50 жилийн өстөн миний 50 жилийн мөрөөдлийг хүртэл сүйтгэж болохгүй үстэй. Өшөө аммаар байвал мөрөөдлөө биелүүлчихвэл тэр чинь жинхэнэ өшөө авалт гэж хариулах ба энд үзэгдэл солигдож 50 жилийн өмнөх үйл явдал гарахад малсуун шалаа зүлгэж байхад нь энэ залуу түүнийг маш хөөрхөн харцаар хараад
Чи их гоё дуулдаг. Чиний хоолой яг л өвдөлттэй мэд сонсогддог гэж хэлдэг. Даанч тэр залуу нудалгүй өнгөрч уум алсуун буйны ослол дээр нэрэхэд түүний ах болох нэг залуу уум алсуунд нэг дэвтэр өгдөг. Дүү маань энэ дэвтрийг заавал чамд өгөөрэй гэж дамжуулсан юм. Чамааг заавал дебютэ хийхийг харахыг хүсэж байсан. Чи өөрийнх нь дууг дуулвал тэр маш ихээр баярлах болно гэд. Хар цамцтай залуугийнх дууны үгийг бичсэн дэвтрийг уум алсуунд өгдөг. Уум алсуу маань нот уншиж чадахгүй учраас яхаа мэдхгүй сууж байхдаа кимшимд үзүүлэхэд нөгөөд хүүхэн чинь харснаа нэрэ танд өгсөн юм уу гэж гайхаж байснаа шууд цүнхэлснэ. Би танд хальсан дээр буулгаж өгье гэж аваад буцааж өгөөгүй. Одоо цагт ирэхэд Даниэл эгчтэйгээ машин дотор явах ба дүүрийг таньдаг эсхийг асуухад би танихгүй. Тэр зүгээр л миний нэг таньдаг хүнтэй дэндүү адилхан харагдсан гэхэд Даниэлч лавшруулад ямар хүн болохыг нь асуухад тэр хүний талаар бодох төдийд л миний биений шар ус босдог гэж хэлдэг. Нөгөө талд Жесүг нөхөртөө одоо бүгдээрээ ээжийнхээс тусдаа гарцгаая, байр хайцгаая гэж хэлдэг. Нөхөр нь энийг бол нэг сайхнаар бол хүлээж аваагүй. Хадам ээж маань ирээгүй байтал яаж ийм шийдвэр гаргаж байгаа юм гэж жоохон дурамчхан хүлээж авч байгаа харагдана. Маргааш өглөөнд болоход дүүрийг ганцаарчилсан бэлтгэл ээж багш нарынхаа үгэнд орохгүй өөдөөс нь хэд хэдэн үг хэлсэн шээ зогсож байхад нь хаанаач дуудаж авчраад чи наад хөшийн стилтэй яриагаа бол гэд манай хүнд чинь бас хөөхөн хідэн зэвлэгөө өгөөд чи миний эмээтэй адилхан харагдаж байгаа болохоор л чам тусалж байгаа шүү гэж хэлдэг. Орой болоход хамтлагийн охтууд Эмилаг яг алга болох үед нь ариун цэврийн өрөөнөөс олсон эмэгтэй гормоны юм, өвдөлт намдах юм, сандралын эсрэг юмнуудыг олсноо хэлээд чи чин бараг л өвчтөө юм шүү гэхэд энэ юмнуудыг Эмилал хэрглэж байсан юм шиг байгаа. Дүүрий чи юмнуудыг харснаа та нар нэрээ хүүхдийг ийм болтлон зоосон юм уу? Яг нь өнөөдөртөө та нарыг би зүгээр өнгөрөе. Миний дайсан бол та нар биш гэж хэлээд чааш явдаг. Үзэгдэл солигдож Даниэлийн дасгалаа хийж байгаа төрхийг харуулхад манай хүний чинь би хаа гэж баримл хувцсны цаанаас л харагддгүй байсан юм бэлээ штэ. Дасгалаа хийгээд гарч ирэхэд нь утсанд нь нууцлсан дугаараас за юу байна да ээжтэн сайн уу гэх мессеж ирсэн ба үүнийг нь хараад манай хүн чинь их л тухгүй байдалд орж байгаа юм шиг харагддаг. Даниэл урд нь маш алдартай хамтлагийн гишүүн байсан. Даниэл яагаад хамтлагаасаа гарсан бэ гэвэл нэг пен нь хаа явсан араас нь байнга дагаж очино. Бүр буусан буудалд нь хүртэл дагаа яваа очичдаг. Араас нь дагсан гээ тэр пен хүнийг цагдаад өгтөл Даниэл тэр пен охинтой үерхдэг болж таарад түүний карьер зүгээр л дуус болсон. Нөгөө Даниэлийг чинь шүтдэг, биширдэг пен охтууд нь уйлж Даниэл тэгээд хамтлагаасаа гарсан юм байдаг. Хэсэг хугацааны дараагаар Даниэл дуулахаа болж продюсераар эргэж ирсэн байдаг. За маргааш нь болгоод уум алсуун боёо уу дүүрийн маань шүлнийхөө газар ямар байгааг харахаар эртэл шүлнийх нь газраар ганцч хүн үйлчлүүлэхгүй байгааг хараад найзынхаа дэлгүүр дээр орж хэдий юм сонсноо. Тэгсэн дүүн шүлэн дээрээ цүцгийг нэмж хүмүүст үйлчлээд тэрийг нэг хүн интернет дээр тавиад ямар ч үйлчлүүлэгчгүй болсон. Найз нь шүлнийх нь амт солигдоод би хүртэл орхоо байсан гэж хэлдэгэ. Чааш явж байхдаа охиноо үйл хөдлөхөөс гараад явж байхыг олоод харсав. Бөөн бодлоо автцсан үнд чинь саавн сууж байхдаа уум алсууны танил эмээнаар хүргнээс нь сонссон юм гээд л хоорондоо охин хүргэн хоёр нь тусдаа гарах гэж байгаа гэхийг мөн л олоо сонсч байна. Саунаас гараад л эднэр надад хэлэхгүй яаж тусдаа гарч чадаж байна гэж явж байхдаа хүргэнээ өөр эмхтэй машинд мөн суугаад явж байхыг харчнаа. Гүй тэгэл энэ гэрд чинь ер нь юу болоод байгаа юм бэ? Ер нь л гэрдээ ямар нэгэн хамаагүй аргаар орё гэж бодоод нэг арга сэднэ. Даниэл орой эгч дээрээ ирээд би өөрөө ажилласаа удахгүй гарна. Хамтлагийн дебютийг хийлэгчээ шууд явна. Юнжиян Солонгост буцаад ирчихсэн ба яагаад өөрийг нь тэр үед шүүхээс нэхэмжлээ татаж хамтлагаа орхин байж тэр сэтгцийн өвчтөй амьтантай үргэж байсныг та мэдхүү. Тэр эмэгтэй миний талаар надаас илүү мэдэж байсан. Миний төсөөснөөс илүү гэд боддоо гэж хэлээд явдаг. Дүрсэлэгдэж пак ахтаар ирэхэд уум алсууны утаслуу заалгаад тэгсэн бүр дуудаж байна. Заач авчлаа ахч бөөн баяр. Чи хаана байгаа юу хийж байгаа гэж санаа зовсон баяртай асуудал манай дүүрий чи яг ард нь зогсдон би энд байна гэж гараад ирэхэд ах бүр шок цаашаа чочож үсрээд дүүрийч би чиний эртний найз уум алсуун ч байна шүү дээ гэж хэлэхэд пак ах юу ч шууд итгэхүү. Дүүрийч 54 жилийн өмнөх дурсамжийг сөхөж тэр үед нь пак ах нэг хүнтэй барилдаж яв. Гэтэл өмнөх өдөр эзэн хурганы махнаас болоод тэр үед гидсэн маш хүчтэй базалж өмдөндөө авсныг нь хэлэхэд пак ахч чимээгүй одоо бойл чааш нь битгий яар гэж ичиж ирснэ. Багын найз болох уум алсууныг таньнаа. Дүүрийч хүүхдүүдтэй ийм болсон талаараа
Огт хэлээгүй гэртээ орж хүүхдүүд маань юу болоод байгааг мэдэх хэрэгтэй байна. Чи надад ганц удаа туслаач гэсэн нэг тусламж гуйдаг аа. Танил харин менежертэйгээ хуралдаж маргаашнаас эхлээд бэлтгэлээ зогсоод шууд дебютийнхаа бэлтгэлийг эхлүүлж шинэ бэлтгэгч хаанаа хүртэл дебютэд бэлдэж хамгийн сүүлд бүх охтуудыг үнэлэх ба үнэлгээнд нь хүрээгүй нэг хүний дебютийг хамтлагаас гаргах болно гэсэн шийдвэрийг танилцуулдаг. Агахад дүүрийн анх гэрэл зургийн студид өөрчлөгдөх үедээ хавар гэх нэртэй нэг тамга болсон. Энэ тамгын учрыг олоод мөн 333 гэсэн дугаартай шар таксины жолоочийг олохыг гуйгаад өөрийг нь гэрт нь буцаж ороход туслаач гэж гуйсан байдаг. Баг ах Чой өргөн болон Жисүг хоёртой уулзаад малсан бит хоёрын багын найз байдیں۔ Түүний ач охиныг 7 хоног гэртээ байлгаж өгөөч. Ээж чи уцаар яриад гуйсан юм аа гэж хэлэхэд Жисүг манай ээж уцаар ярьсан юм уу гэхэд тийм ээ ээжтэй санаа зовлтгүй ээж чинь сайн байгаа гэсэн. Ээж чи харин хаана байгааг би мэдэхгүй шүү гэж хэлдэг. Жисүг найзынх нь хүүхдийг гэртээ байлгавал ээж нь буцаад ирж магадгүй гэж бодоод энэ гуйлтыг нь зөвшөөрдөг. Үзэгдэл солигдож Даниэл дээр ирэхэд хэн нэгэн хүн түүний зургийг цаад барилгаас аваад байхыг Даниэлч гадарлаа шууд л хөшгөө татаад өвдгөө тэрэн шалан дээр сув. Ингээд өглөө болоход Пак ах дүүрийд шинэ утас авч өгөөд хуучин утсыг нь аваад за энэ утсыг чинь би хадгалж чи баригчиж магадгүй гэдэг. Нөгөө талд Эмила агентлаг дээр ирэхэд хаанатаа таарад хаанаач эмээ та намайг яагаад танихгүй байгаа худлаа жүжиглээд байгаа юм уу? Би танд санаа зовсон. Та гэртээ хараад байж бай гомдоод байгаа мүү гэд такси дуудаад гэрийнхаа хаягийг өгөөд Эмилаг суулгаад явуулчихдаг. Энэ үед дүүрий Пак хоёр гэрт ирэх ба өөрийгөө ууд уурий гэж танилцуулж багт нь хашааны хаалга онгоож Эмила дотгош орж ирснээр энд байсан хүмүүс чинь бүгд л гайхаж хараад тэгсэн чинь Эмила ууд уурийгийн өмнө оцсноо ихчээ гэж дуудснаар 4-р анги төгсдөг. За 3 болон 4-р ангийг товчолж ярьж өглөө сувгийг маань дэмжин үздэг бүх хүмүүстээ баярлалаа хайртай шүү. Дараагийнхаа киногоор уулзцгаая.